Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдэнд нь мигмар гарагийн мэнд хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрийн хаана ихтэй болж өнгөрсөн явдлууд заримд нь сонирхолтой санагдаж, заримд нь сургамж болж өгч идэг. Ямар нэг зохиомжит зүйлсээс илүү амьдрал дээр бодитоор болж өнгөрчилсөн түүхүүд бусдын сонирхлыг татаж чаддаг. Ингээд болсон явдал болон гэмт хэрэг сонирхолтой адал явдлаар дөөрөн 3 болсон явдлаа эхлүүлцгээе. Энэхүү 15 настай хүүг Travis гэдэг Аркансаст амьдардаг. Ер нь бол нэлээд хөдөлгөөнтэй, байнга юм хулгайлж, сургууль дээрээ асуудал үүсгдэг тийм хүүхэд байсан. За 1996 онд тэр бол маш том асуудалд орсон. Учир нь юу вэ гэхээр тэр бол хөршийнхөө байрыг дээрэмдэхээр Andrew гэх найзтайгаа дугуй унаад очсон байсан. За тэгээд тухайн үедээ нэг биш 2 байшин дээрэмдээ гэж ярилцаад би энэ байшинг харин чи тэр байшинг гэд хоорондоо ярьж тохиролцсон. Travis байшин руу нэвтэрч хулгай хийх зүйл хайж авах үеэр гинэт гадаа нь бол Toyota Camry ирээ зогссон. Тухайн машиныг нь Andrew унтсан байсан. Travis бүр гайхаад гарч ирсэн чинь Andrew сандарсан байдалтай би тэр байшинг дээрэмдэгчсэн чинь эддүүд нь гэртээ байсан. Тэгээ сандраад буу гаргаж ирээд хоёуланг нь алчлаа гэж хэлсэн маа. Үндсэндээ бол Andrew тэр хоёрын машиныг нь хулгайлаад Travis-ийг авахар очсон нь тэр байсан. Цогцнуудыг устгах хэрэгтэй байна. Чи надтай хамт явчихаа гэж хэлэхэд Travis зөвшөөрсөн. За гисэн үдээч тэд бол цогцнуудыг хөдөлгөөч чадаагүй. Тиймээс байшинг нь бүхэлд нь шатаагаад нотлох баримт устгах шийдвэр гаргасан. Дараа нь тэд бол хэргийн газраас цухтаж явахдаа осол гаргаад машин нь зам дээр онхолцсон. За тэгээд ч цухтааж явж исэн болохоор машиныг бол орхиод өөрсдөө явган хотоос цухтаж гарсан. Осолцсон машиныг харсан нэг этгээд бол машины доторхыг шалгаж хэний эзэмшлийн машин гэдгийг нь олж мэдээд хаягийн дагуу гэрт нь явж очисон чинь байшин нь шатчихсан. Ингээд гал сөнөөгчд болон цагдаа нар бол тухайн байшинд нь явж очиод 2 цогцос дотроос нь олсон. За цагдаа нар нэн дараа мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд хэргийн талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000 шагнал санал болгосон. За хэсэг хугацааны дараа бол Travis-ийг гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл ирээд цагдаа нар түүнийг байцаасан боловч Travis огт хэрэгээ хүлээгээгүй. За цагдаа нар түүнийг бол 4 удаа полиграф тестээр оруулж эхний 3 удаад нь амжилттай давж гараад 4 дахь удаад нь тэр бол бүдэрсэн. Ингээд энэ завшааныг ашиглаад цагдаа нар түүнийг үйлцэн хэрэгээ хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн. За Travis хулгай хийсэн гэдгээл хүлээн зөвшөөрсөн. Хүний аминд хүрээгүй Andrew тэднийг хөнөөсөн гэж мэдүүлсэн боловч нотлох баримтгүй байсан болохоор бүх хэргийг Travis-т тохоод 28 жилийн ял оноосон. Гэхдээ энэ түүх бол энэ хүрээд дуусаагүй. Байшинд амиа алдсан 2 хохирогчийн нэг болох Sally гэдэг эмэгтэй охин Martha ээжийнхээ байшинг нь өвлөж аваад дараа нь янзалж засварлаад зочид буудал болгосон юм байна. За энэхүү Martha гэх эмэгтэй буддын шашинг шүтдэг, маш тийм ийдэг зантай тус чимэгтэй байсан. За хожим нь бол Martha Travis-ийг буруугүй гэдэгт итгээд түүнд туслахаар шийдсэн юм байна. За тэгээ цагдаагийн газарт хандаад хэрэг дээр дахин мөрлөг явуулахыг шаардаж Travis-ийн ээжийг өөрийнхөө гэрийн үйлчлэгчээр ажилд авсан. 20 жилийн дараа буюу 2018 онд Travis ялаа гүйцээгээд суллагдсан. За тэгээ Martha бол түүнийг хажуудаа авч цэцэрлэгчийн ажил санал болгоод Travis-ийн хувьд бол шинэ амьдралаа эхлүүлж бүх зүйл одоо л нэг гормондоо орж сайхан болж байгаа юм шиг санагдчихсан. За гэхдээ 1 жилийн дараа болсон явдал хэнийг ч санаанд орохоргүй байсан. Martha $10,000 үн бүхгийг гэрэлтүүлэхийн хэрэгсэл зарж мөнгөө гэртээ хадгалсан байгааг нь Travis олж мэдээд тэрийг нь хулгайлсан юм байна. Martha болохоор тэрийг хулгайсныг нь мэдчихэд маш их сэтгэлээр унаж Travis-ийг ажлаас нь шууд хаалсан. За гэхдээ Travis хийсэн хэрэгтээ гимшиж уучлал гуйх биш. Харин ч Martha-д уурлаж өшөө авахыг хүссэн. За тэгээ шөнөөр гэрлүүн ороод эд зүйл хулгайлахаар оролцсон ч Martha тохиоллоо ажилуулад цагдаа дуудах боломжтой болсон. За Travis бол тэрэнд нь ууралсандаа Martha-г олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн юм байна. Цагдаа нар цаг алдалгүй ирж байшинг нь бол тэр чигт нь бүслээд Travis угаалгын өрөөнд нуугдаж гараад эргэж тушаахад бол цонхоор өсөрч зүхтахаар оролцсон. За тэгээ машинд суугаад хашааг дайрч зүхтах үеэр машин нь шаварт сууж аргагүй ирэхэнд тэр гол руу үсэрсэн. За Travis бол сэлж чаддаггүй байсан болохоор голд живж амь насаа алдсан юм байна. Ингээд ийм нэг хачиргалтай хувь тавилангаар нэг дор 2 хүн амь насаа алдсан хэрэг 2019 онд гарсан. Martha-гийн хувьд бол хүнд тусалж авсаар эцэст нь ингээд харамсалтайгаар амь насаа алдаж эцээ хүртэл хүнийг уучлж энэрэг сэтгэлээ хаяагүй гэдгийг онцлох нь бас зүйтэй байх. За ингээд хэдүүлээ 2 дахь болсон явдал руугаа орцгоё.
Нэг эрэгтэйг олон сая доллараар залилж мэхэлсэн Rachel Lee гэх энэхүү эмэгтэй Oregon мужид амьдардаг. За өөрийгөө зүн бэлэгтэй нэгэн гэж тодорхойлсон байсан. За нэг өдөр бол Ralph гэх 57 настай эрэгтэй зүн бэлэгчийн газарт явж очоод түүнээс зөвлөгөө авахыг хүссэн. За Ralph бол маш ганцаардмал, хизээч хүнтэй гэрэлж байгаагүй, бүр хайр дурлалын романс ч үүсгэж байгаагүй хүн байсан. За хамгийн гол нь тэр бол олон сая долларын хөрөнгөтэй, түүний гэр бүл амжилттай яваа модны фирмийн эзэд болохоор мөнгө гэх зүйл тэдний хувьд бол асуудал биш байсан. За зүн бэлэгтэй эмэгтэй энэ боломжийг бол алдахыг юусоо хүсээгүй. За тиймээс түүнтэй ярилцаж, ярианч таарч Ralph олон дахин түүн дээр очиж амьдралаа тэр чигтэн дийлгэж улам дотн харилцаатай болж эхэлсэн. За Ralph бүр Rachel-д бэлэг сэлт өгч, чек бичиж, хэрэгтэй гэсэн бүхнийг нь харамгүй өгч эхэлсэн. За хачирхалтай зүйл нь юу байсан гэхээр Ralph эцэст нь бол тухайн зүн бэлэгч эмэгтэйг өөрийн хамгийн ойрын туслахаараа ажилд авсан баг. Тэгснээр Rachel Lee гэх эмэгтэй Ralph-ийн хөгшин настай аавынх нь санхүүгийн асуудлыг хариуцаж, төлбөр тооцоог нь хүртэл хийдэг болж эхэлсэн. За ингэж тухайн эмэгтэй Ralph-ийн гэр бүлийнх нь модны фирмийн бизнесийг нь удирдах ажилд оролцдог болж эхэлсэн. За дараагийн 2 жилийн хугацаанд зүн бэлэгч эмэгтэй бол Ralph-ийн итгэлийг олж авахын тулд чадах бүхнээ хийж, өөрийгөө түүний хамгийн сайн найз нь юм шиг дүр эсгэж, тэдний данснаас өөртөө сар болгон $9,000 цалин авдаг болсон. За тэгэж байжгаад нэг өдөр нөгөө зүн эмэгтэй маань Ralph-д нэг зөгнөл хэлсэн. За удахгүй амьдралд нь маш онцгой нэг хүн орж ирнэ гэж хэлснээр барахгүй. Тухайн хүн нь шаргал үстэй, англи аялагтай гэж хэлсэн явдал нь Ralph-ийн хувьд бол сайхан мэдээ байсан. Ralph бол үргэлж шаргал үстэй бүсгүүчүүдэд татагддаг байсныг зүн эмэгтэй овжонгоор ашигласан байсан. За тэгээ удаачгүй Portland-ийн нисэх хонгоцны буудлын дээр Ralph явж исэн чинь нэг эмэгтэй бол түүнтэй яриа өдөж эхэлсэн. За тухайн эмэгтэйг бол Mary Marks гэдэг шаргал үстэй, тэгээд англи аялагтай эмэгтэй байсан. Өөрийгөө бол тэр эмэгтэй оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахаар ирсэн гэж танилцуулсан. Гэхдээ энэ бүх зүйл тэр чигтээ зохиомол жүжиг байсан гэдгийг Ralph үнэхээр мэдээгүй. Танилцсан цагаас хойш тэр хоёр бол харилцаагаа улам бүр гүнзгийрүүлж утсаар байнга ярддаг болсон. Mary болохоор Калифорнид, харин Ralph Oregoнд амьдардаг байсан болохоор тэдний харилцаа зайнаас үргэлжилсээр байсан. Тэр явдлаас хойш 2 жилийн дараа гэхэд Ralph, Mary хоёр гэрэлсэн байгаа. За гэрэлтийн гол зорилго нь Mary-д виз авахт нь туслах явдал байсан ч гэсэн Ralph бол үнэхээр аз жаргалтай байсан. Учир нь бол тэр амьдралдаа анх удаа их нэртэй болсон явдал нь тэр байсан юм байна. Гэрэлсэн цагаас хойш Ralph өөрийн эрхэлдэг бизнесийнхээ санхүүгийн зарим хэсгийг Mary Marks шилжүүлээд ингэснээрээ зүн эмэгтэй болон Mary Marks хоёр Ralph-ийн бүхий л санхүүг нь удирдах эхлэх болсон. Цаашлаад бүр тэр хоёр Ralph-ийн хөрөнгийг нь зарж өөрсөддөө хэмжээний мөнгө шилжүүлж тансаг амьдралд хайр найргүй зарцуулж эхэлсэн. За тэгээ бажитал Mary Ralph-тэй гэр бүл болсон юм чинь хүүхэдтэй болмоор байгаа талаараа яриад тэгээ хамгийн хачирхалтай нь тэр хоёр бол хизээч дотны харилцаанд орж үзээгүй нэг тийм эхнэр нөхөр гэж хэлэхэд хэцүү харилцаатай байсан байдаг. Mary болохоор Ralph-д хандаад лабораторийн аргаар хүүхэдтэй болно гэж ярилцаад за тэрийг нь ч гэсэн Ralph зөвшөөрч өөрийн шингэнийг нь аваад Калифорни руу явсан юм байна. Хэсэг хугацааны дараа Mary жирэмсэн болоод 9 сарын дараа гэхэд Ralph-ийн хүүхдийг төрүүлсэн гэж хэлээд нэг хүүхэд дагуулад ирсэн. За тэгснээ тэр хүүхэдтэй Giorgio Armani гэсэн нэрийг өгсөн. Бүр тийм нэр өгтлөө нэр олдоогүй бахтаа гэж утсан. За ингээд чиний хүүхэд гээд аваад ирсэн явдал нь ч бас л залилан байсан. Mary Marks гэх эмэгтэй Англиас ирсэн оюутан октоосоо биш харин нөгөө зүн эмэгтэй Rachel Lee-гийн төрсөн охин нь болж таарсан. Англиар аялагтай ярьж жүжиглэж, шаргал өнгийн хиймэл ус зүүсэн хүүхэн болж таарсан. За тэгснэ гэрлэлтийн бүртгэл нь хуурамж. За тэгээ энэ бүхнээс нь юу үнэн байсан гэвэл Mary үнэхээр жирэмсэн босно нь үнэн. За гэхдээ тэр нь Ralph-ийн хүүхэд байгаагүй. Mary өөрийн найз залуугаасаа жирэмслээд тэрнийхээ хүүхдийг төрүүлсэн байсан. Тэгээ бүр болоогүй Ralph дээр чиний хүүхэд гэж авчирсан хүүхэд нь өөрийнх нь хүүхэд огт биш. Харин нэг хамаатныхаа хүүхдийг авч очоод Ralph-ийн хүү гэж итгүүлсэн байсан. За тэгээ цаашид юу болсон гэхээр Ralph-ийн нас өндөр гарсан аав нь бурхан болоод модны фирм бүрэн утгаараа Ralph-ийн нэр дээр очисон. За тэгсэн чинь зүн эмэгтэй түүнд хандаж бас л худлаа ярьж чи хитрхи их өртөө
өв залгамжлалын татвараа төлөхийн тулд фермээ тэр чигтэн зарах хэрэгтэй гэж хэлсэн баг. Харамсалтай нь Ralph тэр үгэнд нь итгээд урт удаан жил авч явсан өв залгамжилж ирсэн хайртай бизнесээ 12 сая доллараар зарсан баг. Тэгээ санхүүг нь хэн эзэмшдэг болсон уу гэсэн чинь зүүн чимэгтэй эзэмшдэг болсон. Тиймээс тухайн зарсан хөрөнгийг бол Rachel Lee шууд өөрийн хэрэгцээнд зарцуулж тансаг амьдралаа үргэлжлүүлсээр байсан. Ер нь ямар ч жижиг хотод бол ийм байдал нууц хിവэрэ үлдэнэ гэж байхгүй. Ralph-ийн амьдардаг байсан жижиг суурингийн иргэд эхнээсээ жиг жуг хийлцэж, тийм ч хөрөнгөтэй байгаагүй хүмүүс яхаараа үнэтэй машин сольж унаад, эрхэлсэн дөрвтэй ажилгүй мөртлөө ингэж тансаглаад эхэлвэ гэж сэжиглэж эхэлсэн. Эхнээсээ тэгээ тэр хүмүүс бол цагдаад мэдэгдэж Rachel Lee-гийн гэрийг нь бол шалгуулахаар болсон. За зарим нэг иргэд ховж болгож, атаархаж ярцгааж исэн бол зарим нь харин үнэхээр тухайн Ralph гэх эрэгтэйд санаан зовсондоо эрх бүхий байгууллагт хандсан баг. За тэгээ цагдаа нар мөрдөн байцаалт хийж бүх санхүүгийн баримтуудыг нь шалгаж эхэлсэн. За ингээд бүхэл бүтэн 10 жилийн дараа гэхэд зүүн чимэгтэй заллан илэрч Rachel Lee болон Mary Marks хоёр баривчлагдсан юм байна. Ядчихад Ralph гэх эрэгтэй үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байсан тулдаа би зөвхөн мөнгөө л эргүүлж авахыг хүсэж байна. Тэднийг ямар нэг ял шийтгэл аваасаа гэж хүсэхгүй байна гэж цагдаа нарт хэлсэн байсан. Гэхдээ түүний хүсэлт бол чухал биш. Эцэст нь аль тэдэнд шүүх ял тулгсан. За Rachel Lee 9 жилийн хорих ял, Mary Marks болохоор 2.5 жилийн хорих ял. Мөн хамсаатнууд нь их бага хэмжээний ял тус сонссон юм байна. За хамгийн гунигтай нь юу байсан гэхээр Ralph бол эцэст нь бүх үннийг мэдсэн ч гэсэн олон жилийн турш хормын бөгжөө авалгүй явсан. За тэгэхээр Ralph үнэхээр гэр бүлтэй болохыг хүсэжсэн гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. За харамсалтай нь түүний амьдрал 10 жилийн хугацаанд зүгээр хуурам мэхлэлтэн дунд өнгөрсөн байсан. За итгэмээргүй ч гэсэн маш тийм бодууштай түүх байлаа. Ингээд хэдүүлээ 3 дахь болсон явдал руугаа орцгоё. Лин гэх тэр бумтан залуугийн маш харамсалтай түүхийг та бүхэнтэй хуваалцъя. За энэ залуугийн амьдралд ганц л мөрөөдөл байсан. За тэр нь бол дараагийн Оддын дайныг бүтээхийг хүсэж байсан. Лин хятад улсад онлайн болон гар утасны тоглоом хөгжүүлж баяжсан хүн юм байна. За түүний компани хамгийн том тоглоом нь Game of Thrones Winter is Coming байсан. Тэр бол үргэлж шинийг сэдэж, улам цаашаага тэлэх бодлогыг баримталдаг Лин нэг л өдөр компанийнхаа цар хүрээг тэлж кино хийхээр зориг шулуутсан. Тиймээс тэр бол маш их борлуулалттай байсан. Нэг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын эрхийг нь худалдаж авсан. За тухайн зохиол нь Three Body Problems буюу 3 биет бодлого гэх тийм роман байсан. Энэхүү зохиол нь цоврал 3 номтой 3 биет цоврал гэж нэрлэгддэг. За Лин бол үндсэндээ энэхүү зохиолын эрхийг худалдаж аваад маш том зорилго тавьсан. За тухайн зохиолыг дэлхийн хэмжээний алдартай контент болгож дараагийн Оддын дайн шиг аврах том франчайз бүтээхийг бол хүсэжсэн байгаа. Блокбастер кинонууд, цоврал телевизийн шоунууд, холбогдох видео тоглоомууд гээд бүгдийг нь хийж бүхэл бүтэн том брэнд болгохыг зорж байсан. Тиймээс шинээр охин компани байгуулад 3 биетийн төслүүдийг удирдуулах үүрэгтэйгээр тухайн компани захирлаар нь Шуяо гэх нэртэй эрэгтэйг томилсон. За тэгэхээр Шуяо гэх эрэгтэй хуульч мэрэгжилтэй бас нэлээд тийм этгээд зан араншинтай хүн байсан. Лингийн үүсгэсэн охин компанид 3 жил захирлын алба хашах хугацаанд нөгөө зохиолоо 6 ангитай цоврал кино болгох гэж нэлээд хичээсэн баг. Лин бол тасралтгүй уулзалтууд хийж төслөө ярилцахад бүхэл хүчээ зориулж исэн. Гэхдээ харамсалтай нь Холливуд түүний санааг тийм ч их сонирхоогүй. За түүнээс гадна Шуяо нөгөө охин компанигч сайн удирдах авч чадахгүй байсан. Компани мөнгийг дэмий өрн таран хийж бараг ямар ч үр дүн гаргаагүй. Эцэст нь тэгээд 3 биетийн бодлого кино Холливуудад хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй. За энэ явдал Лингийн мөрөөдлийг үгүй хийж бүх зүйл бүтлгүүтэх нь тодорхой болж эхэлсэн. Тиймээс дараагийн санаагаа хэрэгжүүлэхээр шийдсэн. За Лин бол Game of Thrones-ийн онлайн тоглоомыг хийжсэн болохоор тухайн цувралыг хийжсэн 2 продюсертэй харилцаа холбоотой байдаг гэсэн юм байна. Тиймээс Лин тэдэнд санал тавиад 3 биет бодлогын төсөлд хамтарч ажиллахыг хүссэн. За нөгөөдөл нь ч гэсэн зөвшөөрсөн. За ингээд тэд бол хамтраад Netflix-тэй тохиролцоод 3 биет бодлогыг олон ангид цуврал кино болж бүтээхээр шийдэцгээсэн. Лингийн хувьд Netflix-ийн цуврал бол мөрөөдлөө биелүүлэх эхний том алхам нь байсан. За ингэж нэг юм бүх зүйл зөв чиглэлдээ орж эхэлсэн түүхтэй байна. За Лин бол нөгөө Шуяо гэх хүнийг албан тушаалыг нь бууруулад томоохон шийдвэр гаргах эрхийг нь болиулсан. За цалин ч гэсэн тэрийгээ дагаа багассан.
Түүний оронд бол өөр шинэ удирдах албан тушаалтан томилсон юм байна. Эннээс нь болж Шүяо маш их уурлаж өшөө авах бодол тархинд нь эргэлдэж эхэлсэн. Шүяо гэх хүн бол итгээд сонин ааштай хүн гэд урд нь бол дурдчихжээ. Түүний одоо хамгийн дуртай цуврал нь Breaking Bad байсан юм байна. Гэтэл тухайн цуврал түүний өшөө авах төлөвлөгөөгөө боловсруулахад ихээхэн нөлөөлж исэн гэж бол үздэг. За Шүяо хотоос гараад байдаг нэг газар нууц лаборатори шиг газар байгуулад тэр лабораторидоо химийн тоног төхөөрөмж олон арван гар утас аваачиж тавиад за тэр утсуудаараа дамжуулж хар захаас хортой бодисууд худалдаж авч эхэлсэн. Ажил дээрээ бол бүх зүйл хэвийн байгаа юм шиг харагддаг. За тэгснэ ажиллаа тарсныхаа дараа нөгөө лаборатори руугаа яарч очиж худалдаж авсан хортой бодиснуудаа хооронд нь хольж туршиж үздэг байсан байгаа. Тэр бол янз бүрийн хортой бодисуудыг 100 гаруй удаа туршиж хийж үзсэн. За ингээд эцэст нь тэр бол төгс хорыг бүтээж чадсан. За тэгээ нөгөө хороо ундаанд хийж ажил дээрээ аваачиж хамт ажилладаг хүмүүстэй өгч эхэлсэн. Тэрнээс гадна пробиотик шахмалт хор хийж агаад лингийн нарийн бичигт нь өгсөн. За нөгөө нарийн бичиг нь шахмалыг нь лингд дамжуулсан байна. Тэгээд линг бол тухайн зүйлийг нь уусны дараа гинт одоо маш муухай мэдрэмж төрж тухайн үедээ юу болсныг юусоо ойлгоогүй гиз хотод нь аимшигтай өвдөж шууд л эмнэлэгт хүргэгдсэн. За үүнтэй зэрэгцээд хор хийсэн ундааг уусан 4 ч ажилтан бас л эмнэлэгт хүргэгдсэн. За эмчнэр бол үзлэг шинжилгээ хийж тэднийг хордуулсан гэдгийг нь олж мэдсэн. Гэхдээ яг ямар төрлийн хор гэдгийг нь тогтоож чадаагүй. Цагдаа нар ч гэсэн энэ хэрэг дээр бол мөрдөн байцаалт явуулж эхэлсэн. За удаачгүй бол Шүяо гол сэжигтэн болсон. Ингээд түүнээс байцаалт авч чи яг ямар хор хэрэглэснээ хэл эмчнэр тэдний амь насыг аврах гад сандарч байна гэж шаардсан. Шүяо бол бүх зүйлийг өгөөсгөж юу ч хүлээн зөвшөөрөөгүй. За тэр явдлаас хойш 10 хоног өнгөрч хортой ундаа уусан 4 хүн аажмаар эдгэрч харамсалтай нь линг бол сэргээгүй. За ингээд тэр бол 2020 оны 12 сарын 25-ны өдөр буюу Зул сарын баярын өдөр Шанхай хотын эмнэлэгт амьсгал хураасан. Өөрийнхөө мөрөөдлөө биелүүлж чадалгүй харамсалтайгаар ингээд амь насаа алдсан юм байна. За цагдаа нар Шүяовыг байрвчилж битийн захад байсан нууц лабораторийг нь олж илрүүлсэн. За түүнийг бол хүн амны хэрэг болон бусад хэд хэдэн зүйлэнгээр буруутгаж яллахаар болсон. За тэр бол шүүхийн өмнө хариуцлага хүлээх хүртлээр шоронд хоригдох шийдвэр бол гарсан юм билээ. За ингээд тухайн үйл явдлаас хойш 4 жилийн дараа буюу 2024 онд 3 биетийн бодлого Netflix дээр цацагдаж эхэлсэн. За ингэж линг их залуугийн мөрөөдлийн эхний алхам бол биелсэн байдаг. За харин яг тухайн цоврал цацагдсны маргааш нь Шүяовын одоо шүүх хурал нь болоод шүүгч түүнийг гин буруутай гэж үзээд шууд л цаазын ялыг оноосон. Ингээд энэ түүхийн хамгийн гайхалтай тал нь юу байсан гэхээр 3 биетийн бодлого цовралын нээлтийн бичлэг дээр лингийн нэрийг гүйцэтгэх продюсер гэж оруулсан байсан. За ингээд энэ удаагийн 3 болсон явдал танд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. Дугаараа дуустал сонссон нийт сонсогчдоо баярлалаа. Бүгдээрээ сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд хэдүүлээ энэ хагас сан өдөр бас нэгэн сонирхолтой подкастаар эргээд уулзъя.